Улсаа төлөөлөөд олон улсын тавцанд ажиллахаар дүүнер ингээд ийм боломж байдсан юм шүү. Монгол хүмүүс ажиллаж болдгийм байх гэсэн итгэлийг авдаг юм шиг санагдсан. Бодож төсөөлж чадах юм бол хурж болдгийм байх гэж л ойлгосон. Сайн байцгаана уу, намайг Бүрний Батрын Бурмаа гэдэг Сагсан бөмбөгийн шүүгч. Олон улсын лиценз аваад одоо 2 жил болж байгаа. Сагсан бөмбөгт ер нь бол 10 жилээсээ хойш их сонирхоод дурлаад явж байгаа. Эхэндээ бол яг Сагсан бөмбөгийг тоглоод тэгээ оюутан болоод бас оюутны шгшээ багасаа бас тоглоо явж байгаа. Тэгээ ер нь өөрөө нэлээд намхан тэгээ жижигхэн битэй учраас яг сайн тоглогчийн хувьд бол нэлээд сайн байж чадахгүй байна гэж шийдээд ер нь бол Сагсан бөмбөгийн шүүгч болсон байна. Сагсан бөмбөгийг ерөөсөй орхиж чадахгүй байсан болохоор юм уу? Тэгэл ямар нэгэн сагстай холбоотой юм хий гэж бодоод гэх юм уу? Тэгэл ер нь шүүгч болчихсон. Нодлон жил Азийн наадам шүүсэн 3 саяхан Азийн оюутнуудын аврах шалгаруулах тэмцээний 3 тэмцээн бас сайхан ажиллаад ирсэн баг. Би өгнө бол англи хэлний багш мэргэжилтэй Монгол Улсын их сургуулийг төгссөн. Тэгээд багшийн мэргэжлэр бол ерөөсөө ажиллаагүй. Оюутан багтаа нөгөө сагс тоглоо явж исэн. Тэгээд тэндээсээ үргэлжлүүлээд шууд ингээ шүүгчээгээ оюутан багтаа шууд шүүгчээгээд эхэлсэн болохоор яг багшаар ажиллах тийм юу бол гараагүй л дээ. Тэгээ би яг за миний хийх дуртай юм юм байна. Миний одоо карьер гэх юм уу те. Би энэнд илүү дуртай юм байна. Энийг хийвэл би ингээ аз жаргалтай гоё юм байна гэдэг зүйлээ ингээд яг суралцж явах явцтай олцсон болохоор тэрэн дээр нэг эргэлзээ гараагүй гэх юм уу. Одоо тэгээд Сагсан бөмбөгийн шүүгч хийж байгаа. Давхар Сагсан бөмбөгийн холбоонд бас нөгөө админ буюу захиргааны ажилтан гэдэг статустай ажиллаж байгаа. Олон улсын түвшинд болохоор 2 шалгалт, 3 шалгалт авдаг. Нэг нь бол 4-ийн шалгалт, 2 дахь нь англи хэлний шалгалт, 3 дахь нь яг практик дээр яг шүүлтэн дээр, 3-ын дээр нь тэнцэх юм бол олон улс шүүх хэрэг авдаг. Ер нь бол манай Монголын шүүгч нар ч гэсэн айгуу тийм чадвартай санагддаг. Надад бол гэхдээ тэр хүмүүс юу дутуу байгаа вэ гэхээр англи хэлний асуудал. Хэрвээ бид нэр ингээ бүгдээрээ англиар чөлөөтэй яриад ойлголцоод ячдаг байх юм бол олон улсын шүүгч болоход ер нь асуудалгүй л гэж боддог. Тэгээ ер нь бас шүүгч байх чинь айгуу хэцүү шүү дээ. Анхандаа ингээд нэг шинэ шүүгч байгаа шүү дээ. Тэгэхээр загнуулна. Тэгээд мухаар хүмүүс айгу мухаараад чи тэгчлээ чи хардггүй мүү гэхээр загнаад бас уйлж исэн тохиолдол бас байгаа. Загнуулаад тэг яг илүү нөгөө нэг контакттай спорт учраас бүгдийг 100% нарийн харна гэдэг нь айгу хэцүү. Ер нь бол баг боломжгүй. Тэгэхээр тэрэн дээрээс үүдээд ямар нэгэн баганд даваа тал болох юм уу эсвэл ямар нэг аль баганд нэг баг нь одоо тэрнээс гарсан үр дагавар нь ингээд хожигдол хүрэх юм уу тиймэрхүү асуудлууд гардаг. Ер нь айгүй хариуцлагатай болохоор сайн шүүгч байж чадахгүй байх юм бол айгүй хэцүү ажил гэсэн. Анх бол манай аав ээж нэлээд яадаг гэсэн дэмждэггүй байсан. Чи ингээд хичээлээ сайн өгөх хэрэгтэй ингээд сайн мэрэгчлээ болох хэвээр тийм сайн ажилтай байх хэвээр гэдэг. Тэгээд би чи нөгөө нэг зөрүүдлэл сагс тоглоно гээл нөгөө оюутан багтаа ингээд алгуулчтай хичээлээ яваа тэгээд бэлтгэлээ хийгээд тэгээд тэмцээн уралдаан ингээд ер нь ингээд гэрлэгүй ерөөсөө ингээд бараг очихгүй. Тэгээ яваад хаар ер нь чи одоо наатахаа сагсаа бол юугаа бол одоо ингээд өөр хичээл номдоо анхаар гэд нэлээд гэдэг гэсэн. Тэгээд сүүлийн үед болохоор айгүй сайн нэмжиж байгаа ер нь бол. Улсаа төлөөлөөд олон улсын тавцанд ажиллахаар дүүнер ингээд ийм боломж байдсан юм шүү. Тэг ингээд Монгол хүмүүс ажиллаж болдгийм байх гэсэн итгэлийг авдаг юм шиг санагдсан. Тэгээд айгүй олон хүн яаж шүүгч болох вэ? Ямар шалгууртай байдаг вэ? Би шүүгч болмоор байна. Та туслаач гэх ер нь айгүй олон ханддаг болоод байгаа. Хүн ингээд тархиндаа буулгаад бодож төсөөлж чадах юм бол хурж болдгийм байх гэж л ойлгосон. Тэгэхээр одоо тамирчин болох ч байгаа ч юм уу тэгээ шүүгч болох ч байгаа эсвэл одоо тоглож байгаа шүүж байгаа тийм хүмүүст хэлгээд зүгээр мөрөөдөж чадах юм бол тэгээд тэрнийхээ төлөө ингээд ямар нэгэн алхам хийгээд ингээд хичээл зүтгэл гаргах юм бол ер нь хурж болдгийм байх шүү гэж хэлсэн. Энэ бидний өнөөдөр байгаа төвшин эрхийн тулд одоо ахмад Сагсан бөмбөгчд гэх юм уу
сагсан мөнгөний зүтгэлтнүүд гээд айгүй олон 10 жилийн түүхтэй ингээд шат дараалалаар ингээд хөгжөөд тэгээд өнөөдрийн бид нэр энд ирсэн байгаа. Гэхдээ яг сүүлийн жилүүдэд бол Монгол улсыг бас ингээд сагсан бөмбөгөөр нь дамжуулаад бас олон улс ингээд харж байгаа болохоор ер нь аюу сайн эрчимтэй хурдцтай хөгжиж байгаа гэж харж байгаа.